3 бартай 3 өдөр, 2 бартай 2 морь өдөр. Түүхийн бүрдийг эргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн 5 өдрийн тухай товч таныг хүргэе. (2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын цагаан бар өдөр. Энэ өдөр Хятадыг аялдан дагалдагч оюун эрдэнэ албан тушаалаасаа огцрох шалтгаанаа бүрдүүлв. (2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын хөх морь өдөр. Энэ өдөр оюун эрднийг огцруулах Тэнгэрийн зарлиг буув. Бид бүхэн одоо оюун эрдэнэд ерөнхий сайдыг одоо огцрохыг шаардж байна. Оюун эрдэнэ энэ албан тушаал байсаар байх юм бол нэг л өглөөс ирэх юм бол тусгаар тогтолд маань алдагдсан. Бид бүхэн харийн бод болсон байж мэдхнэ. Монгол их орныхоо төлөө, Монголын ард түмнийхээ төлөө бид шаардлагыг тавьж байна. Энэ шаардлагыг дэмжихийг одоо ард түмэндээ уриалж байна. 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын хар бар өдөр. Энэ өдөр Хятадын харгас хүчин Монголд түрэмгийлэн ажиллаж эхэлснээр маш их түгшүүртэйгээр зарлан дуулгав. (2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын улаан морь өдөр. Энэ өдөр Хятадын хөгжлийн галт тэрэг нэртэй харгас хүчнийг Монгол ээжүүд эсэргүүцсэн босов. Энэ улсын аврах хурлыг бол бид нар ганцандаа ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь үеийн үед монголчуудын хамаг албыг аврах гэсэн тэр бүх залбирал бишрэлтэй тэр бүх юм шингэсэн ийм гахалтай энэ хурлыг улсын аврах хурлаа болгох ёстой. Тэгээ Чингисийн төр гэдэг чинь яг ч би ганцаараа зориглоод ингээд хэлээд байгаа юм шиг. Замнар маань өөрөөсөө шашин яах гэж ирсэн байгаад Чингисийг дахин төрүүлэхийн тулд Чингисийн төрийг ожмын цагт мандуулахын тулд ингэж орж ирсэн юм аа гэдэг учир шалтгаан ярьсан нэвтрүүлгийн юмас татаж байгаа. Тэгээд за энэ яриагаа идэвхжүүлээд бид нар яг энэ дээр ингэж хангаасаа ингэж хангах хэрэгтэй гэдэг байлаа хандсан гэсэн юм уу. Тэгээд гандан ингэж хандаад байгаа юм. Энэ улсын аврах боловсон хүчин чинь бид нар өдөөжөд ингэж хэлсэн. Ийм боловсон хүчингээр ингэнэ гэх. Ийм гоё юм боловсоо гэсэн тохиолдол юм бол боломжгүй юм гэж байгаа юм тийм. Тийм учраас бид нар яаж хандсан бэ гэхээр зэрэг өнөөдөр энэ өдөр онцлог төрийн үйлдэл зэрэг энэ ингэж байгаа байхгүй. Өөрсдөө ирж үжээ хансан тарин тусгай өдөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манай отгон цэцэг гол нь яаж хандсан бэ гэхээр зэрэг энэ чинь буян хүчээр бүтэх юм аа, буян хадгалах юм аа. Тийм учраас сог хүний бүрийн хүчийг бид нар авах ёстой. Тэгээд ингээд цаас үнэ дэж өгөх бүх ард түмээ уриалж авсан шүү дээ. Батуусаар гайхал уриалга хийсэн. Тэгээд хогийн зэрчээс очоод хаан болохоор энэ улсын аврах энэ Монгол аврах энэ юм юугаа яа цаас үнэхээр дэж энэ их хүч шүү. Тэнгэр хангаахын хүчийг аваа. Ингээд тэнгэр хангаагаар явж маш их тийм юу хийсэн байгаа. Тэгээ одоо тэрний хансан өдөр тэр толон төстэй өнөөдөр юм байна. Одоо бид нар яах юм байхгүй. Бид бүх хүч суулсан байгаа. Тэгээ одоо энэ сая жилийн цаас үнээр энэ бол маш хүчийг хураасан. Одоо бид нар Монголын хөгжлийн алтарн дээр сунаа. Одоо бид нар өөрсдөө хөгжөөр явна гэдэг ингэхэд бид нар хүчтэй байж чадна. Бид нар сансантай үрж чадна. Тийм учраас энэ өдрийг ийм ачаал бүгдлөө юм өдөр гэж хэлдэг болоо яасан. Одоо гандаа ийдмаар хүн шиг номын ёсоор ингээд хандах тэр зүгийг ганцандаа хандаж уриалаад тэгээд өнөөдрийг хүртэл ээжүүд эмэгтэйчүүд энэ хүртэл яваа Чингисийн төр ингэж манхаа зур арга нь өсвөл гэлээ. Одоо эрчүүдийн хүч мэдээж дутагдсан тийм. Тэгэхээр ингээ хамтдаа эрч чадгаагаар нь эвийн хүчээр бид нар энэ бүхнийг өсгөх чаднаа. Тэгэхээр бид нар хамгийн гол нь өөрсдөндөө найдах хэрэгтэй. Дээрээс нь эвийн хүчиндээ найдах хэрэгтэй тийм. Тэгээд тэр Монголын хөгжлийн галт тэрэг гэж юу юм бэ гэхэлэр зэрэг энэ бол яахааргүй гандан гал буюу бурхны шнаас яагаад манай хаадууд Монголын хаадууд яагаад шашныг сонирхоод байсан те. Тэгээ яагаад бурхны шашнаар өдөөж явсан гэдэг юм чинь өнөөдөр шинж ухааны дэвшил чинь хүрч ирээд яг энэ дээр бүх юм харагдаад тэгээд үнэхээр өнөөдөр тэр 400 сая жуулчин гэдэг чинь тэр хөгжил шинж ухааны хөгжил чинь хоосон цэнээр буюу наадам чинь залгасаар явж байгаа хүний бие гэдэг чинь ерөөсөө долгис эрчмээр буюу мэдээлэл юм байна. Энэ мэдээллийг шилжүүлчихлээр зэрэг бид
Тэдэн асад ингэ шилжүүлж болох юм байна. Хүн өөрөө ингэ тэр хэрэглэхгүйгээр шилжиж болох юм байна. Энэ хүний амьдрал дээр ашиглаж болох аавны хэмжээнд болж байгаа чинь дахиад нийгмийн амьдралд ашиглаж болохгүй дээ. Гэтэ тэд доох мэдлэг байхгүй тийм. Энийг мэдэж ашиглаж ирсэн нь яхахгүй Монголын төрөл. Ийм учраас шашмалт 14-р Монголын аргийн сонирхолтой хандаж байлээ тийм. Тэгээ энэ ямын зархаа тайлбарлаад хийсэн маш их юм байгаа учраас одоо би Монголын хөгжлийн гатгандаа сууя гэдэг энэ шинжилгээний олбор одоо ингээд орё гэдэг зүйлээс олон яриад байна. Тийм учраас Монголоо аврах бүрэн боломж биднэрт байна. Тийм учраас монголчуудаа Монголын төрийн сүд төмөн олноо өршөөж их эзэн Чингис хааны маань чин шудрах төр дахин сэргэн мандах болтугай гэж давлгаалцгаая. Амны бэлгээрээ давлгаалцгаая. Энэ хэрчмээр Монгол улс маань жинхэнэ хөгжлийнхөө галт турга гац тэргээ хүчтэйхэн шиг хурцтайхан шиг хөдлөх болно. Хөдлөөд хэлчихсэн угаасаа. Тийм учраас үүний төлөө дуурсан хүн болгоныг барьж харах гэж асуудал бол байж боломгүй. Бид нар бариулагчгүй Монгол хүн ямар байдгийг, Монгол ирчүүд нь ямар байдгийг, Монгол бүсгүйчүүд нь ямар байдгийг бид бүхэн одоо энэ цагаас хойш харуулнаа. (2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хар бар жилийн хар бар сарын хөх бар өдөр. Энэ өдөр Монголын ард түмний оюун санааг хордуулан хятадын харгислал тушаагчдын мөн чанар илчлэгдэв. Тэмцэгчд ингээ хамтдаа ингээд ард түмэндээ мэдээлэл өгөх юм бол хэвлэлээр мэдээлэл өгөх юм бол ийм сайхан юм болох нэ гэд. За ингээд намайг энэ чойшлоо энэ гал. Түүхийн хүрдийг эргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн 5 өдрийн той мэдээг та бүхэн танилцууллаа. Дайны хөлд инэлсэн дэлхийн хүн төрлөختөн зовлон бүхнийг амгалан дуруулагч Чингисийн Монголын дахин мандахыг тэсэн ядан хүлээж буйн хэний ч маргашгүй бодит үнэн мэлээ. Тийм ээ. Манай гаргийн хүн бүхний залбирал хүлээлт биелэн олж маргааш гэхэд бидний Монгол урдын адил хүчрхэгжин мандах болтугай. Хурай. Яруу алдарт их орно ялалтаас ялалтан дэвшүүлсэй ялгуулсан туга мандуусаар ямагт бид нар мартай гоёавсан Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдаг Монгол мөрний чадаа хэцгэршгүй их байдаг Санаа сайтай монголчууд садыг давсан түүхтэй сайтар үлсийг бүтээхэд самарт тусалсан удаатай Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдаг Монгол мөрний чадаа хэцгэршгүй их байдаг Амьдралын төлөө зоригдсон байгуулсан түүхтэй Солбоотой Монгол эрчүүд согсолт үгүй зүтгэсэн удаатай Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдаг Монгол мөрний чадаа хэцгэршгүй их байдаг Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдаг Монгол мөр